Хүүхдээ удаан хөхөлбөл шүд цойрно, хөхнөөс шүд муудгадаг гэх яриа ээжүүдийн дунд томчуудын хооронд байдаг. Гэвч энэ нь бүрэн зөв ойлголт биш юм. Хөхнөөс шүд цоолох шууд шалтгаан болохгүй. Сүүнд дархлаа дэмжих бактери эсрэг үйлчилгээтэй бодисууд агуулдаг. Дангаар шүд гэмтихгүй. Харин хүүхдээ хит ойрхон хөхүүлэх, хүүхэд хөхөө амандаа хийсэн хэвээр шүн үлгэж унтах, уйлах бүрт нь хөхүүлэх зэрэгээр шүлс ялгарч амны хүндийг цэвэрлэх боломж хугацаа өгөхгүй байх нь шүд цоорох шалтгааны нэг болдог байна. Ялангуяа шөнийн цагаар шүлсний ялгаралт багасдаг тул ам өөрийгөө цэвэрлэх чадвар сул болдог. За ийм үед сүүн бактери идэвхийг нэмэгдүүлж цоорол хурдан үүсэх магадлалыг бий болгодог. Мөн хүүхэд эхийн хөвлөд бүрлдэж байхад ээжийн ууж идэж байгаа хүнс шүдний бат бөх эрүүл зүй хөгжилтөд хамааралтай юм. Төрөлхийн паалангүй хүүхдүүд ч онцлогддог гэлээ. Ой хүрэхгүй байгаа хүүхдүүдийн шүд хэрвээ цоорж ирвэл хамгийн нэгдүгээр асуудал төрөлхийн паалангүй төрөх тохиолдол байдаг. Паалангийн гэмтэлтэй. Тэр паалангийн гэмтэл юунаас болж байгаа нөхөр ургийн хөгжлийн явцад шүдийг яг бүрлдэж явах үед нь ямар нэгэн гадны хүчин зүйлтэй, эмний нөлөө, ээжийн хордлого гэд тэр асуудлуудаас болоод паалангүй төрөх юм бол нэг ойтой байхын эргэн тойрон тэр шүд үүрч унах, бутарч унах тохиолдол гарах юм бол энэ хөвчлэн паалангийн төрөлхийн эрсжилтийн ч юм уу тэр асуудлууд байдаг. Цоорлын яг тэр нөгөө угчны цоорол, хөхний сүүний цоорол гэж ярьж байгаанууд нь бол ерөнхийдөө тасралтгүй ямар ч цаггүйгээр хооллоход 3 цагийн зайтай 2 цагийн зайтай яг хөхүүлэх ёстой бол хүүхдээ уйлгнуугут амд нь байнгын хөхөө зуралтуустай эсвэл нөгөө угч нь эсвэл ямар нэгэн байдлаар амд нэг юм байлгаад ах юм бол тэр маань хүүхдийг амныг өөрөө цэвэршгүүл ажиллагааг алдагдуулаад давтамжинд ихсээ цоорол үүсдэг. Тэгээд хүмүүс сүүнээс болоод цоорцсон гэж хэлдэг гэдэж тэр бол зөвхөн сүүний давтамж ойрсноос болж байгаа болохоос сүү өөрөө угаасаа л хүүхэд 2 нас хүртлээр сүүгээрээ хооллож тэрнээсээ ураг тижэл бүх байцаа авах ёстой. Ээжүүд хүүхдийнхээ шүдийг ургасан цагаас амны арчилгааг эхлүүлэх, унтахын өмнө шүд буйлыг зүүлэн арчих, шөнийн хөхүүлэлтийн давтамжийг аажмаар багасгах, хөхүүлээд шууд унтуулахгүй байх, 1 нас хүрэхээс өмнө шүдний эмчид заавал үзүүлэх шаардлагатай.